Hi. Сувгийнхаа бас явдал гэмт хэргийн плейлист тавтай морил энэ удаагийн дугаараа цэцүүн амны би хэрэгээ яриад гэри буюу бүм болоо реакшн хийх маягаар өргөхээр болсон. За хэрэг рүү орцгоё. За хэргийн эзэн Хингэргийн төхөр бол 1950-ад оны үед Plainfield гээд жижигхэн суурин тосгоны иргэдийг шокруулж орхисон Эд Гейн гэгч байгаамаа. За энэ Эд Гейн нь болохоор 1906 оны 8 сарын 27-нд Агуста болон Жорж хоёрын 2 дахь хүү болон мэндэлсэн. За Агуста буюу ээж нь христийн шашинтай хүн байсан бөгөөд шашиндаа маш үнэнч дээрэс нь өөрөө бас айгүй их олон дүрэн журмуудыг шашиндаа зориулж бий болгодог гэсэн эмэгтэй байгаамаа. За аав нь болохоор маш архин дуртай хүн байсан гэж байгаа. Ер нь хөвчлэн л согтуу явж идэг хүн байсан гэж байгаа. За ээж Агуста нь болохоор 90-ийн хоорондын харилцаа, ялангуяа бэлгийн харилцааг бол ерөөсөө хорвоо дээр хамгийн том нүгэл гэж үздэг байсан. Тэгээд энэ нь бол зөвхөн үр удмаа үлдээхэд л хэрэглэгдэж болох зүйл. Өвгөний л төлөө байх ёстой, тэрнээс биш ерөөсөө ийм зүйл байж болохгүй гэж үздэг байсан маа. За тэгээ гисэн хийдийч 1900 онд болохоор энэ Агуста Жорж хоёр гэрлээд тэгээд Агуста ээж болохыг маш ихээр тухайд хүсэжсэн. Тэгээд хэдий нүгэлж гисэндээ за энэ харилцаагаа үйлдээд 1902 онд Хенри гэх том хүн мэндэлсэн юм байна. За тэгээд Хенри мэндэлсний дараа ерөөсөө хүүхдтэйгээ нэг л юм их өрийн холбоо тогтоож чадахгүй байгаа юм шиг маш юм хүүхдээс хүндий байгаа юм шиг мэдрэмж аваад ерөөсөө жаргалтай байж чадахгүйсэн гинэ өөрөө болохоор ээж бол амар жаргалтай юм шиг бодоод тэгсэн чинь за би ерөөсөө охин л хүүхдтэй болох хэрэгтэй юм байна. Бурхан минь намайг охин хүүхдтэй болгож өгөөч гэл бүр өдөр шөнөгүй залбирчээ Агуста. За тэгээд 1906 онд дахиад жирэмсэн болоод хоёр дахь хүүхэд нь хорвоод мэндэлсэн. За тэр нь болохоор энэ Эд Гейн буюу бүтэн нэрээр Эдвард Гейн гэх юм аа. За тэгээд хичнээн охин хүссэн ч гэсэндээ харамсалтай нь хоёр дахь хүүтэй болсон юм байна. Тэгээд эднэр болохоор Висконсины Лакросс гээд хотод амьдардаг байсан. Тэгээд Агустагийн бодлоор болохоор энэ их хотын энэ их амьдрал өрнөж байгаа энэ үйл явдал бол манай хүүхдүүд маш муугаар нөлөөлнө. Тэрнээс гадна энэ их хотын хүүхдүүд миний хүүхдүүдэд миний хүүнэрт маш муугаар нөлөөлнө гэж өөрөө боддог гэсэн гинэ. Яагаад гэсэн чинь Агустагийн бодлоор өөрөөс нь босож ерөөсөө бүх эмэгтэйчүүд нүгэлтэй бүр нүгэл тээгчд за дээрэс нь өвчин халдаагчд дээрэс нь ерөөсөө л бузар хүмүүс юм аа. За энэ миний үг биш гэдгийг энэ их хотын энэ хүүхэнд бол миний хүүнэрт маш муугаар нөлөөлнө гэж үзээд ер нь бол нүүхийг төлөвлөж исэн баг. За тэгээ энэ жижигхэн хоттой болохоор нөгөө Жорж гээд нөхөр нь нэг жижигхэн дэлгүүртэй байсан юм байна л да. Тэгээд Агустагийн бодлоор бас л ерөөсөө чи дэлгүүрээ чайтайхаа авч явж чадахгүй байна. Ерөөсөө би энэ дэлгүүрийг хариуцна гэд дэлгүүрээ хариуцсан гэж байгаа. Тэгээд энэ Агуста гэдэг хүн болохоор за ээж нь болохоор гэртээж ерөөсөө нөгөө дэлгүүртэйч ингээд дарга нь бүх эрх мэдэл түүний гарт. Тэгээ хүүхдүүд хоёр хүүхдээ ерөөсөө сургадаг байсан юм маань өстө аав шиг л нэг юм арчаагүй хиндэж хэрэггүй юм битгий болчоо. Нөхөртөө ерөөсөө ингээ хайртайдаа дуртайдаа суусан биш юм шиг байгаа. Нөхрөө маш их үзье ядаж үргэлж хэлбэр хэлж доромжилж дорд үздэг байсан. Тэгээ нөхөр нь ч гэсэндээ ерөөсөө ингэж буцаагаад хариулт үзүүлдэг ингээл дугайл ярихаа л угаад байж байсан гинэ. За ингээд Эд Гейний 8 настай ах үед нь энэ их хотоосоо гараад энэ Plainfield гээд нэлээд тусгаарлагдсан суурин руу нүүсэн юм байна. Тэгээ эхлэндээ болохоор энэ суурингийн төвд амьдарч агаад ээжийнх нь бодлоор жижигхэн хангалттай жижигхэн биш байна. Тэгээ стил амар хүмүүс байна. Энд нэр дахиад миний хүүхдүүд муугаар нөлөөлнө гэд бүр ингээд гараад ингээд нөх суурингаасаа бүр гараад ингээд юм фарм дээр очиж тэр их чи юу хлээ? Тосхон гэх юм уу та? Найн тосхон ч тэр суурин хараа. Фарм ч одоо манай Баунхоф. Тимтэй ахгүй тэгээд фарм дээр очиод малчин гэнэс та. Тийм мал гэх юм уу? Тэр яг унтарч зүгээр бичиж байгаа лөө.
Окей. За тэгээд ингэж фарм руу нүүсэн байгаа. Тэгээ тэр нь болохоор ерөөсөө ойр тойронд нь үнэхээр баг ингэж ширхэг айлч байхгүй гэсэн гинэ. Тэгээ хүүхдүүд нь болохоор гэрээсээ зөвхөн сургуульдаа л явах гэж гарч болно. Бусдаар бол ерөөсөө гарч болохгүй. За хизээж найзтай байж болохгүй. Тэр тусмаа эмэгтэй хүнтэй бол ерөөсөө байж болохгүй. Бид нар мэдж байгаа тий. Угаасаа ээжийн хувьд бол өөрөөс нь бүх эмэгтэйчүүд энэ хорвоогийн хамгийн нүгэлтэй, бузартай зүгээр л өвчнөтэй гэж байна. За тэгээд хүүхдүүд сургуультай явж эхэлдэг. Тэгээ хөөрхийн нөгөө эд чинь ингээл нэг жоохон ерөнхийдөө бол хүүхдүүдтэй найзлахад ингэхэд аюу хэцүү байсан гэж байгаа. Ягаад тэгэхээр одоо нэг жоохон булчингийн суулрал гэх юм уу да нийгт ингээд зөвхөн жоохон илүү ингээ унжиж орж ирдэг гэсэн гинэ. Хүүхдүүд ч угаасаа ингээл жоохон бахтыг уучраа мэдгүй ингээл хүнийг амар мобддаг штий. Тэгээ аюу шоолуулж моолуулад ирдэг байсан гинэ. Тэгэл гэртээ ирээл ээжтэй хэлэхээр ээж нь шоолж инээж минэ гэл. Тэгээ уйлангуудаа аав нь чи ундаа уйлаад байгаа гэл зодчдөг байсан гэж байгаа байхгүй юу. Тэгсэн гэсэндээ өөр хэмд хаяад ингээл ганц нэг найз мэдтэй болол нөгөө найз мэдээ гэртээ авчирнгууд нээж нь ямар нэгэн шалтгаан болол гүчи та энэ дээрс найзлж болохгүй. Юусоо гэртээ авчирч болохгүй. Баян ингэдэг байсан гэж байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ ах トゥ хоёр иймэрхүү энэ фарм дээр ээжтэй ээж автаа энэ амьдрал нь үргэлжилж аваад ээд болохоор 12 3 настай байсан гэж байгаа нэг 7 8 дугаар анги байсан юм шиг байгаа юм. Эднийхээр бол тэгээд тэр үедээ сургуулаасаа гарсан юм бэлээ. Ах トゥ хоёр болохоор хоорондоо айгүй юм сайн харилцаад байсан гэж байгаа. Ингээд хамтдаа л бүх юмыг тулдаг. Угаасаа эргэн тойронд нь хинч байхгүй зөвхөн ингээл хамтдаа л өсөж байгаа. Тэгээд ээж аавынхаа дээр одоо нөгөө нэг юм амар эрүүл бус харилцаа штэ ээж нь ингэж янз бүрээр доромжилдаг. Тэгэл байнга л илтвэр илдэг эсвэл аав нь зоддаг энэ харилцааг бол ингээд хамтаа аяг хөөрхөн давдаг байсан гэж байгаа байхгүй юу. За ингээд Августагийн бодлоор их хотоос гараад суурин руу орчих юм бол манай гэр бүл арай дээр байна гэж бодсон. Үгүй тийм баагүй сурингасаа гараад бүр ингээд хөдөө тал дээр ингээд фармд амьдсан ч гэсэнд ерөөсө болж өгсөнгүү. Тэгээ сүүлдээ бүр бурхнаас нөхрийг мань хүлээд өгч гот гэсэн гэж байгаа. Яаж? Нөхрөө бүр ингэж амар үнэн чин сэтгэлээсээ үзье яддаг гэсэн байхгүй юу? Зүгээр салцч болдгоо юм байна. Мэдгүй Августагийн хувьд болохоор миний бодлоор нөгөө бас христийн шашинтай тэгээ нөгөө шашиндаа айгу үнэнч байсан гэж байгаа шүү дээ. Тэгээд тэр үед мэдээж одоо ер нь бол шашин шүтдэг хүмүүс мэдж байгаа гэр бүл салах энэ тэрэг бол нэг тэгж амар эргээр хүлээж авдаггүй шүү дээ. Тийм утгаараа байсан юм уу? Ерөөсөө тэгээд за ингээл ерөөсөө өдөр шөнөгүй нөхрийг мань хүлээд өгч гэж хүсдэг гэсэн гинэ. Тэгээд тэр бурхан нь Августагийн тэр хүслийн сонсон уу яасан нөхөр нь 1940 он гинт зүгээр зүрхэн зогсоод нас барсан. За ингээд аавыгаа нас барснаас хойш мэдээж хоёр хүн фарм авч явах хэвээр гэр бүлээ авч явах хэвээр тэг ядчил одоо нөгөө нэг зардал мөнгө энэ төр гэж байгаа болох хэвээр хүмүүс болж байгаа шүү дээ. За ингээл энэ хоёр хаяада хот руу ордог. Хотод орж нөгөө ар саргаа олж байгаа ажлуудыг хийх гих мэтчлээ. Тэгээ энэ хоёр дундаа болохоор нөгөө Хенригээ тах нь арай ийм нээлттэй. Тэгээд ийм арай ийм яриа хөрөөтэй гэж тооцогддог байсан гэж байгаа байхгүй юу? Хүмүүс тэгж боддог байсан гэж байгаа. Тэгээд эдийг бодох юм бол хүмүүстэй харьцаж байгаа харилцаа нь гэсэн арай ийм илүү нөгөө эрүүл хэмээгтэй гэсэн гинэ. За тэгсэн чинь удаачгүй манай Хенри маань нэг бүсгүүдэд танилцсан гэж байгаа. Тэгээд тэрэндээ өөрөө маш их хайртай. Тэгээд хүүг нь бас өөрт нь маш хайртай. Тэгээд мэдж байгаа мэдээж манай Августа ээжийн уур хүрсэн. Тэгсэн чинь дахиад нэг юм нь болохоор тэр хүн нь тэр эмэгтэй хүн гэдгээсээ гадна өмнө нь гэрлэж исэн. Тэгээд гэрлэлтээс гадуурх бас 2 хүүхэдтэй. Бүр амар. Бүр нэг биш 2 хүүхэдтэй. Нүгэлтэй гэсэн гэж байна. Зүгээр ерөөсөө бурхан минь лахгүй юу. За тэгээ маш их мэдээж эсэргүүцсэн бойл инээдрэгээд тэгээ тухайн үед бол угаасаа 30 гарсан байсан Хенри. Тэгээд Хенри ерөнхийдөө бол ер нь энэ ерөөсөө эрүүл биш хэвэн биш харилцаа гэдгийг ойлгож ирсэн ээж хаан дээр нөгөө хүүхдтэй харилцаа. Тэгээд за болоо би ингээд гэрээсээ нүглээ. Нөгөө тэр эмэгтэйгээ амьдралаа гэд. За тэгээ амьдарч эхэлсэн байгаа. Мэдээж дүүтэйгээ хаа нэг уулзсан. Тэгээ уулзах болгонд хэлдэг байсан гэж байгаа. За чи одоо ерөөсөө гэрээсээ гараа.
хот руу ор, мап орд юм уу, ингээ хүн амьтантай уулз, хамаагүй цэцэрлэгээр хам зугаалж алах. Ямар ч л байсан ингээд гадаад орчинтой хүмүүстэй танилц, харилцаа холбоотой болоо. Тэгхийн бол чи ингээд ээж хоёрын хоорондох энэ маш сонин энэ юу ч харилцаат нь ер нь бол багасах баха гэж хэлсэн гэж байгаа байхгүй юу. Тэгэл энийг нэг ч биш маш олон удаа хийсэн. Тэгсэн чинь болохоор ээж тэрийг юу гэж хүлээж авсан бэ гэхлээр ч ээж бит хоёрын дунд дургараад бараг яс хаяад өстой нэрээ бит хоёрын харилцааг үгүй гэж нэг гэж айгуу дург хүлээж авсан гэж байгаа. За ингээд нэг өдөр ээд цагдаа руу залгасан. Цагдаа руу залгаад манай ах алга болчлоо. Яагаад алга болсон бэ гэсэн чинь би фармынхаа одоо нөгөө хортой зэрлэг ургамал биш үү? Зэрлэг ургамал энэ дэр ингээд шатааж исэн чинь гал алдаачлаа. Ингээд гал авалцсан. Тэгээ би ерөөсөө энэ гал дунд ахыгаа хайгаад болохгүй. Тэгээ цагдаа нар хурж ирсэн чинь шууд ингээд дагуулаад нэг газар руу явсан гэж байгаа юм. Тэгэл дагуулж чичээл энд байна манай ах гэх. Шууд зүгээр ингээд хаана байгааг мэдчихсэн. Тэгсэн чинь харамсалтай нь Хенри аль хэзээний амьсгал хураацсан байсан. За тэгээ тухайн үед болохоор задлан шинжилгээ хийгдээгүй. Юу гэж үзсэн бэ гэхлээр галыг унтраах гэж агаад ингээд зүрхэн зогсоод нас орсон байна гэж үзсэн. Тэгсэн чинь толгой дээр нь ингээд амар том ингээд юм юммар цогцсон юм шиг юм мүр байсан гэж байгаа байхгүй юу? Тэрийг болохоор бас тухайн үед шинжээч нь юу гэж дүгнсэн бэ гэхлээр ухаан алдаад зүрхэн зогсоод ухаан алдаад унахтаа энэ шаргыг авсан гэж. Дээр үед бас өөр л байсан баглаа. Тэр ч одоо яг хэдэн онд байсан гэлээ. За энэ хэн болохоор Хенри маань болохоор 1944 оны 5 сард. Тийм нөгөө дээр үед болохоор шин ер нь шинжилгээ энэ шал өөр л байсан юм байна л да. Угаасаа одоо жишээлх юм бол задлан шинжилгээ задлан хийсэн байлаа ч гэсэн одоогийн шиг тийм амар сайн байхгүй л байсан л да. Одоо худалч нь бараг 100 жилийн өмнө юм ч тий. За ингээд юусоо эдийн баг ингээд аз жаргал нь эхэлсэн гэсэн үг. Ягаад гэхлээр ээж чи ингээд юусоо ээжигээ бүр ингээд дахин шүтдэг. Түүний хувьд юусоо ээж шиг ийм ариун ийм сайхан хүн байхгүй. Ээж нь бол юусоо амьд бурхан. За тэгээд ингээд аав нь байхгүй болоод төгсөн, ах нь байхгүй болоод төгсөн. Юусоо л ээж нь одоо ингээд Августа зөвхөн л ээдтэй байх нь штэ. Тийм ба. Тэгсэн чинь дараагийн болсон үйл явдал нь гэсэн чинь 19 сар л үргэлжилсэн энэ хоёрын сайхан энэ хаппи амьдрал нь 19 сарын дараа ээж нь харвцсан маа. За тэгээ харвцсан энэ үед нь болохоор мэдээж ээжигээ асарж тоглохоос гадна гэр орныхаа амьдралыг бүгд ингэ зохицуулан явж байгаа. Тэгээ тэрнээс гадна орой данд ээжтэй хамт унтдаг гэсэн гэж. Орой болгоо. Одоо хэдтэй байсан юм? Энэ үед 30 дөнгөж гарч исэн. Хамт унтдаг гэсэн. За тэгсэн чинь ээж нь нэлээд хэсэг нэг сайжирч ийсэн аа дахиж харваад тэг нас орсон юм байна. Тэгээ ээж ингээ 1945 онд нас орчиж байгаа байхгүй юу? Тэгээд оршуулган дээр нь байсан хүмүүс болохоор яг боддоор харсан ээж хаа оршуулган дээр бүр амар орилж чарлаад чихрээ булаалгацсан юм. Жохон хөвгч уйлаад амар бүр ингээ хүн хараад ингээд зүгээр л том хүний биед жоох хөвгтөө орсон ойрлж харалж үйлж байгаа юм шиг тийм болсон гинэ. За ингээ оршуулга өнгөрсөн 1945 оноос хойш ганцаар энэ фарм дээр амьдарч исэн. За тэгээд ганцаар фармд амьдарч байхдаа болохоор угаасаа айгуу сонин амьдарч эхэлсэн. Жишээлх юм бол гэрийн зарим хэсгүүдийг ингээ чоожлцдог, ордггүй, жишээл зарим юм дээрс хүртгүү. Тэр нь ямар учиртай гэсэн чинь ээжийн илүү их ингээ амьдарч байдаг байсан хэсгүүд илүү их хүрдэг байсан юмнуудыг ерөөсөө ингээ хүрхгүй ингээ. За ингээ ганцаараа амьдарч байгаа хүн чинь мэдээж багаар хот руу орж ирнэ. Тэгээд хотод мужаанаар ажилладаг болсон гинэ. Тэгээд ингээ багаар мэдээж хот руу орж ирнэ. Тэгээд айгуу сонин бас хүүхэд тасрагч хийдэг гэсэн. Яг суурингийн хүмүүс нь болонгууд бодохтой зүгээр ингээл янз бүрийн ажиллаар л ингээл суурин руу орж идэг. Тэгэл буцаал фарм руугаа явцдаг. Тэр ингээл нэг юм ганцаараа нэг хүн гэж боддог байсан. Гэтэ ихэнх нь болохоор ерөөсөө яг зүгээр дуугүй даруухан л хүн. Жохон сонин гэхдээ яг нэг юм
дугуй дараа хүмүүс байдаг ч тийм л хүн гэж боддог байсан гэж байгаа. За тэгээд тухайн үед ч угаасаа нөгөө цэцэрлэг гэсэн юм байхгүй хаяа амар хоол суран газарт бол байхгүй тэгэнгүүт ээж аав нар нь ажил төрөлтэй бол мэдээж ингээл хүүхдээ ганцаараа үлдээ сансны хүн хараад үлдсэн дээр гэж бодоод эдгээр харуулдаг байсан байх гэж би бодсон. Би хасаахан бэбиситер гэдгийг хараад айгүй гайхчихсан. За тэгээд ерөнхийдөө бол жоохон байхасаа айгүй унших сонирхолтой байсан гинэ. Тэгээд аавнаас барсан, ахнаас барсан, ээжнээс барсан энэ цагаас хойш бүр их уншдаг болсон гэсэн. Айгүй уншдаг болсон гинэ. Айгүй ном сонирхолтой болсон. Номноос гадна за бас бус юм байгаа. Тэднийг би дараа нь хэлчихье. За ингээд энэ үед болохоор одоо жижигхэн тэр суурингийнхаа жижигхэн паб руу айгүй очдог болсон гинэ. Тэгээд тэр пабыг нь болохоор Мэри Хоген гэд эмэгтэй ажилуулдаг байсан. Тэгээд ээд болохоор тэр эмэгтэй айгүй дуртай байсан. Яагаад гэсэн чи ээжтэй нь айгүй ойролцоо насны ээжтэй нь ер нь зарим талаар ингээ айгүй ижилхэн айгүй их таалагддаг өөрт нь тэгснээр заримдаа бас айгүй хүч яддаг. Яагаад тэгэхээр одоо ерөөсө тэр хүн чинь ээж шинтэй өөр хүмүүнтэй ярьж болохгүй өөр залуучууд малуучууд ингээ ярьж болохгүй зүгээр эдэл ярих хэрэгтэй. За тэгээд нэг өдөр л гээд тэр эмэгтэй ингээд ор сургуу алга болцсон байна. Тосныхан болохоор гайхал ерөөсөө ингээд бүр ингээ ор сургуу алга болчих баг өөр тийш нүүцсэн батай гэж бодвол тэгээд энэ эд айгүй хаяад имжөөхгүй айгүй ингээд ярьдгүйсэн гэж аахгүй хүмүүсний зарим нь нийтэд зарим нь нийдгүй энэ төр тэгэл ингээл алга болцсон ингээл ярихаар алга болоогүй. Тэн манай талаа шүү дээ. Манай гэрт талаа шүү дээ. Би угаасаа сүхэл таарсан байж яваад цааш гэртээ байж байгаа тэр гिचмэгч төсгөн. Тэгээ хүмүүс нөгөө багсал нөгөө сонин фаны биш тэр нөгөө жокуудынхаа нэг хийж ин гэж бодоод ерөөсөө ингэж сериусны хүлээж аваагүй гэсэн. Би бол ингээ хүн тийм мэрэдээ бол гэж бодгоосаа. Жоох эвгүй л алга болсон хүн гэсэн чи манад байгаа гэдэг хан тоохгүй нэг чинь жоон сонирм шүү. За тэгээ угаасаа айгу махлах хүүхнүүдийг сонирхдаг гэсэн гэж амаа цааж бас ээж нь жоохон махлах гэсэн гэсэн. Тэгэл ээжтэй нийтлэгийн эмэгтэйчүүдийг бол угаасаа айгу сонирхдаг л байсан юм шиг байгаа. Тэгээ энэ дэр болохоор ингээд нэг бол ээжийг ингээд бурхан шиг шүтдэг тэрнээс болсон эсвэл нөгөөх нь энэ хоёр дахь тамаг дээр нь хүмүүс бүр илүү амир яд юм блэ санал нэгт юм блэ ээжтэй аяг дурлцсан байсан гэж. За тэгээд энэ явдлаас хойш 3 жилийн дараа цагдаад бас дахин нэгэн дуудлага ирсэн. Тэр нь болохоор Франк Вуден гэдэг залуу цагдаа руу залгаад манай ээж ингээд дэлгүүртэй байхгүй байна. Дэлгүүртэй байхгүйгаас гадна энэ шалан дээр цусны мөр мөн цуснаар ингээд чирээд гадагшаа гарсан мөр байна. Дуудлагаарсан ба. За энэ ямар хүчтэй юм бэ гэхлээр энэ суурьнд нь болохоор Wardens гэдэг нэг юм юу байдаг, дэлгүүр байдаг. Одоо юм hardware юм уу? Store байдаг баггүй юу? За тэрийг болохоор энэ Wardны гэр бүл ингээд маш олон ингээд удмаараа ингээд ажиллаулж байгаа. Тийм дэлгүүр. Тэгээ энэчээ болохоор сүүлийн үед бас маш их орж ирдэг байсан гинэ. Тэгэл бас ээжийг нь энэ маш юм хоргоох маягтай байдаг байсан. Тэгээ ээж нь алга болчихгоо угаасаа ингээд Франк гэдэг нь хүн хамгийн түрүүнд ээдийг бодсон гэж байгаа байхгүй юу. Тэгэл ингээл юмнуудыг ингээл хайгаал ингээл юу болж ийнэ дэрэг гэсэн чинь нэг худалдаа авалтын баримт байсан. Тэр нь болохоор угаасаа ээдийн нэрээр байсан. За тэгээд тэр хүн яагаад тэр дэлгүүрдээ байгаагүй бас аав энэ төр бас яагаад тэр дэлгүүрдээ байгаагүй гэхлээр энэ өдөр нь болохоор буг гагнах одоо тухайн жилийнхаа буг гагнадаг тэр ангийн эхний өдөр байсан учраас суран ингээ бүх хэрэгтэй хүмүүс анд явцсан байсан гэж байгаа байхгүй юу. За тэгээд тэр үед эмэгтэйг угаасаа дэлгүүртээ ганцаараа байсан нь эд мэдчихсэн гэсэн үг болж байгаа юм. За ингээ шууд цагдаа нар дуудлага аваад эдийн гэрийг ингээд энэ болохоор 1957 оны 11 сарын 16-ны өдөр байсан юм. Шууд өдөртөө нөгөө нэг гэрт нэгжлэг хийх зөвшөөрөл аваад очиод нэгжлэг хийж эхэлсэн. За тэгээ урд хаалга нь орох гэсэн чинь цоочтой чадахгүй болохоор ингээд хойтлын ингээд юм зуны амбар шиг юмар ингээд орсон гэж байгаа байхгүй юу. За тэгсэн чинь амбарт нь ингээд дээр ингээд таазнаас ингээд нэг юм үлгцэн байсан. Тэгээд цагдаа нар бодохдоо энэ нөгөө бугуун анд явсан юм байна. Нэг нөгөө бугаа ингээд зоошоо цусыг гойжуулах гэдэг үлдчих гэж бодсон байна.
Угаасаа тэгж үлэгдэл юм байна л да. Тэгээд хамгийн бас нөгөө нэг тухайд ядраад байсан юм ямар ч тог цахилгаангүй байсан гинэ. Эдийн форм. Тэг гэрлээ тусаагаад нөгөөх рүү ингээд нэлээд ойртоо гарсан чинь лайда. Тэр нь болохоор Bernice Warren гэдэг дэлгүүрийн эзэн эмэгтэйгийн цогцос байсан. Энийг харсан цагдаа нар болохоор бүр стожинг нөгөө нэг эд ээжийн оршилгон дээр үлсэн гэдэг шиг ойрлж уйлж чааслаад бүр гараад бөөлжөөд үрсэн гэд цогсолтгүй бөөлжөөд орж чадахгүй байсан гэж. Анзаа мэдээж те нэм юм нээсэн юм чаа. Цаашгаа шалгана үсттэй. За энэ шалгалтын явцад одоо энэ хэргийн хамгийн ийм бүүм юм болох гэж байгаа шүү заяа. Энэ шалгалтын явцад мөрдөгчнөр юу болсон гэж маш олон сонинд тавилга болон хувцас хэрэглүүд болсон. Эдгээр нь яагаад сонирн байсан гэж? Яагаад гэвэл хүний арьс яс гэх мэт зүйлээс бүрдсэн байсан. Oh my god. Бүгд. За жишээлх юм бол нь штий. Хүний арьсаар хийсэн хогийн сав. За бэли. Хүний арьсаар хийсэн бүр ингээд арьсаар ингээд бүрдсэн сандлын бүрээсэн хүний арьсаар бүрдсэн төхрөн ширхэг сандал. Тэгээ эмхтэй хүний хүүхний толгоогоор хийсэн бүс. За тэгснээ гэрлийн бүрхүүл ширээн дээр тавьдаг гэрлэн штий. Гэрлийн бүрхүүл. Гавлын ясаар хийсэн 12 юм жижиг аяга. Тэгснээ орны нөгөө толгоогон дээр бас ингээд гавлын яснууд тавьсан. Зөвхөн баг аим шин кино юм биш үү? Угаасаа энэгээр амар их нөгөө нэг аим шин кино номнууд бүтээгдсэн юм билээ. За тэгснэн гутлаасаа хөрөгчөн дотор нас амар олон хүний нөгөө 9 жор юм шилэн дотор баахан хүний хамар хуруу тэр байсан гэж байгаа байхгүй. За тэгсэн чинь хамгийн заваа юм нь плетгэн дээр нь хариулын таван дотор хүний зүрхнүүд байсан. Зүрхнүүд ээ. Хариулын таван. Яаж байгаа юм бол одоо шарж идчихэж байгаа. Идчихсэн юм шиг байгаа. Тэгсэн чинь бас ингэсэн гэж байгаа байхгүй юу? Тухайд ингээд суурийнхаа хүмүүс ингээ орж ирэхээрээ би айгүй их бугаа ганцаа тэгээ та нар мэдж байгаа ганцаараа болохоор энийг ингээд ч барахгүй гэл хүмүүст айгүй сайхан сэтгэлээр мах авчиж өгдөг. Тэгэл хүмүүс нь баярлаа гэл аваад идчихсэн гэж байгаа. Тэгээ одоо ингээд бүх хэрэг босны дараа ингээ бүгд ингээ бодсон чи эдийг хинч тэр бугаа гинж яхад нь харж байгаагүй гэж. Тэгэхээр таамагаар бол энэ нас хүний мах байсан гэсэн үг. Окей? Тэр нэг нь тэгээд цагдаа нар баталж чадсан болов уу? Ямар нэг баталгаатай юм болов уу? Яг тэр өөрөө эдсэн гэдгийг нь бол ерөөсөө баталж чадаагүй. Гэхдээ энд эдний болохоор нэг энэ plain field руу нүүгдэж үрсэн 800 нь л оршин суугчтай юм жижигэн тусган байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр чин тэдний хідэн дэ эрэхтэй байгаа байлээ хідэн анд явж байгаа л тэгэд бүгд мэдж байгаа штэ нэнийг хинч хизээч үрээс ан хийж анаарж байгаагүй. За энэ ингээд дуусаагүй заяа. Цаашаага хайгаа явсан чинь орныхан дээр нь энийг одоо юу ч гэж хэлэх юм бэ? Ингээ хүний нүүрний арсыг хуулж аваад дээрээс нь ингээ өгснүүд ингээ залгаад ингээ маск хийсэн. Гэхдээ тэр нь зүгээр ингээ зүүдэг биш ингээ өмсдөг маск ингээ цээж мэж ингээ бүтнээр нь хийцэн заяа. Ингээ цээж мэж гар мараа ингээ оруулдаг. Тим ингээд маск ингээд юм яг тага юм цугтаа. Тин гутлаасаа ингээд юм одоо леггинс штэ эртүү цахгүй. Хүний арсаа тийм эртүү центр хийцэн. Энийг одоо өөрөө өмсдөг юм баг. Тийм, чиний зөв. Яасан гэсэн чинь тэрийг өмсдөг гэсэн гэж байгаа байхгүй. Хоёр шалтгаанаар. Нэг нь болохоор ээж ингээд фүлэн болох гэж ингэж яадаг байсан. Өмсдөг байсан. Ингээд ээжийг ингээд байгаа юм шиг ээжийг ингээд өөрийгөө мэдрэмж авахгүй чи ингэж өмсдөг байсан гэж байгаа. Хоёр дахь нь болсон чинь угаасаа эмэгтэй хүн болохыг их хүсдэг гэсэн. Гинэ. Тэцүүнээ нэг юм артсан. Энийг энэ видеог бол дундуур нь оруулъя шүү. Тэр маск биш дээ. Маск гэж бүр ингээд баг анцуг костюм ингээ хийцэн гэж байгаа штэ. Тэргээр яадаг байсан гэсэн чинь тэрийгөө өмсөөд тэр өөрийнх нь фармаар ингэж тахилчж явдаг байсан гэсэн. Йоо.
Тэгээ айгүй их юм уншдаг байсан тэр юмнууд дунд нь бас нөгөө хүс солиулах мессежлбэрийн тухай айгүй их тийм мэдээлэл битгий байсан гэсэн. Тэгээд би бас нэг бодсон юм маань ээж нь ингээл нөгөөсөө охиндоо болох юмсан гэж ийж эд төрсөн чинь хүү эрэгтэй мөртлөөсөө дотроо бас эмэгтэй байсан юм болоо ч гэж нэг бодсон. Эсвэл зүгээр тийм л хамаа намаагүй юм уншиж байгаа дүүрт нь өглөөс юм уу би бас мэдэхгүй байна. Тэгээд ээжтэй тийм амар наалдаг юу байсан гэхэл бас нэг охтуудын зам байгаа ч юм шиг. Ээжийнхэн хүслийг биелүүлэх гэж л одоо хүүс энтрээ солиулах их хүсэлтэй байсан баг л гэж бодож байна. Ээжийнхэн хүсэлтээр л. Тэгээд ээжийнхэн хүсэлтээр тэгэж хүүсээ эмгтээч байсан болоосоо гэж бодсоор байгаа зүйлдээ тэгээд баг одоо яаж мис заслаар өөр тэр хүүсээ солиулах вэ энэ гэж тэгж л боддог байсан баг. Тийм байж болох юм байна. Тэгвэл ээж маань хайрлна гэл. Ерөөс эмгтэй хүмүүнтэй амьдралтай ерөөсө хайрцаж халбуу тогтож угаасаа огт үтсэж байгаагүй. За. Тэг ингээд мэдээж баривчилж авч яваад мөрдлөг эхлэн штэ. Тэгсэн чинь ингээд эхний 24 цаг болбор ингээд эхний нэг өдөр 24-өөс илүү байгаа цаг ерөөс юу ч яриаггүй гэсэн. Тэг ингээд нэг уснасаа ингээд гарцсан зах шиг яаж бие авч явах, яаж ярих энэ төр ойлгохгүй байгаа юм шиг. Тэг 24 цаг байсан гинэ. Тэгжээс гинт ярьж эхлэх болсноо ингээ хоёр мөртөгчдөө надад арны торт бэслэгтэй авчир гэдэг бүр ингээ жоох хүчиг зүгээр ингээ хоол нэгж байгаа хүчиг гэлсэн гэсэн. Тэгээ нөгөө хоёр нь мэдээж за яриул хийгээд авчирж өгөөд тэгсэн чинь өөрөө болохоор одоо ингээ яг мэдүүлгээ юу ярьж эхэлсэн байгаа. За энэ үед мэдээж нэг юм ингээ бүүн болсон юм болохоор энэ plain field гэдэг энэ жижигхэн суурин чинь суурлал урчинтай юм ингээ. Угаасаа ойлгомжтой шүү дээ ингээ хоёр хүнийг нэг нь яхаа марчиж уучлаарай. Тэр нөгөө маск хийсэн байсан гэдэг байгаа штэ. Тэр нь болохоор нөгөө өмнө нь 3 жилийн өмнө алга болж исэн Мэри Хоган гэд Барни хийсэн. Тэр хүүхэн тэр эмэгтэйгийн тэр их чи ингээд арсыг нь хуулж аваад тэр нөгөө маск хийгээд орны хотлоонд төлгцсөн байсан. За ингээд хоёр хүнийг ингээд бүр баримттай олцсон нөгөө бусдууд нь болохоор ямар хүний ямар идэрхтэн гэдэг мэдгүй ингээд серийн киллер байна гэж бодоод ер нь мөрдөж эхэлсэн байгаа аахгүй FBI. За тэгсэн чинь өөрөө мэдүүлгээ өгөхдөө болохоор үгүй би ерөөсөө энэ хоёр хүнийг л алсан. Би тэр хоёр хүнийг алсан нүнэ. Гэтэ би ерөөсөө яагаад алснаа мэдэхгүй байна. Бусдын бол би алаагүй. Тэг яагаад чи ингэж бусдын алаагүй тэг яа гэрээс чи ингэ олцсон гэсэн чинь хээжигээ ингэ нас барсны дараа 1947-аас 1952 оны үед бош ухах аягүй сонирхолтой болсон гинэ. Юусан? Бош ухах. За тэгээд яагаад энэ бас бош ухах энэ дээрээ сонирхолтой болсон гэсэн чи түрүү хэлжсэн ш нэг унших аягүй сонирхолтой байсан гэд тэгээ уншиж эхлэхдээ одоо порно тийм сэтгүүлүүд аягүй уншдаг болсон гэж байгаа. Дээрээс нь ингээд гимт хэргийн одоо ингээд бид хоёр шиг гимт хэрэг болсон бодож явдал юм аягүй дурлал сонирхдаг байсан. Тэгэхээр зүгээр алуурчдыг нь л амар ингэж бүр биширч ингэ сонирхдаг байсан гинэ. Тэгээл сонин сэтгүүл дээр гарсан бүх тиймэрхүү юмыг уншдаг. За тэрнээс гадна Илсе Кох гэсэн энэ герман хүн бэлээ. Тэр хүний тухай уншаад амар inspiration юм юу авсан гинэ. Яагаад гэсэн чи тэр болохоор дэлхийн 2 дугаар дайны үед хорих лагерт ажилладаг байсан. Тэгээ хорих лагерт мэдж байгаач нөгөө хүмүүсийг алдаг угаараар утаж алдаг байсан. Тэгээ дараа нь хүмүүсийн арсыг тэргүүр ингээс алгаж авч цуглуулдаг гэсэн хүн гинэ. Тэгээ тэр хүний тухай уншаад тэгээд ийм арс хүний арсаар юм хийх тэр инспирэшн тэр хүнээс авсан гэж. За тэгээ угаасаа маш их юм мэдээлэл номнууд энэ нөгөө дайны тухай уншихаас гадна бас энэ нөгөө нэг хүний махаар олдог хүмүүс шүү дээ. Тийм, каннибал. Тийм сонирхож эхэлсэн гэсэн. За тэгээд тэр оршуулгын газрын хамгаалагчтай газ гэж залуу бид юм. Тэрнтэй болохоор танилцаад айгуу дотносч эхлэе. Тэгээд тэрийг ятгах чадсан байгаа. Чи ингээд намайг ингээд шаарлах гаргаж ирэхэд туслаач гэд. Тэгээд шаарлаа ухахтаа мэдээж бүх зүгээр бүх шаарлуудыг юм эсвэл зүгээр ингээм рандом сонгоогүй. Тэр нь бол ойлгомжтой. За чи ямар шаарлуудыг болшуудыг сонгож ухсан гэж бодож байна. Одоо
жоохон тийм махлаг хүүхнүүд юм болов уу? Юм л бол одоо ээжтэйгээ айгүй их хүмүүс эмгтээчүүд сонирхдаг байсан юм биш үү? Тийм л шарилуудыг сонгож авсан байх л гэж бодож байна. Онцдон өглөө тэгсэн. Яг тэгсэн. Тэгээ тэрнээс гадна аль болох нөгөө тэр чинь ингээд амар арсанд ингээд дунтаад байгаа штэ. Аль болох юм шинхэн шарлууд. Саяхан нас барсан. Тэгээжтэй жоохон төгстэй. Дээрээс нь бас өөрийнх нь айгу сайн танд хүн байх хэрэгтэй гэсэн гэж. За ингээд тим шарлуудыг сонгож ингэж ухаж авдаг байсан гэдгээ хэлээ. Тэгээ ингээд бүр мэдээж тэр олцсон олбордоо шокцсон өмгөөлөгчнөр дахиад ийм мөрдөгчнөр дахиад ийм сонсоод бүр шокроод за ямар ч байсан явж шалгаж үзье. Үнэн ярьж гинөө худлаа хэлж гинөө гэд. За чарам цангаж шүү. Хайраг. Өнөөдөр Гэригийн ээжтэй хоёртой хамт бид нэр өглөөний цай авсан гэсэн чинь дүүн хайраг авчиж өгсөн. Гэри сүм бүтээгдэхүүний харшилтай учраас би л бод байгаа. Хайраг үчдэг. За хаана явчлаа? Цогцоо сонгож авдаг байсан. Тийм. За тийм. Ингээд сонгож авдаг тэр сонголтын тухайд юм. Тэгээд мэдээж шалгаж үзэх хэвээр үннээр яриад байна уу эсвэл үнэхээр ингээд серийн киллер байна уу? Тэг хүн алдангүй алчаад ингээд байна уу үнэхээр ухаж авч өгöd. Тэгээд яваад торшуулгын газарт нь очоод үтсэн чинь үнэнгээсээ яг тэр шатлуудыг ухаад гаргацсан байсан гэж байгаа. Тэгээд за үнэн байна гэдгийг дээр нь ингээд мэдэж аваад тэгсэн чинь өөрөөс нь ингээд чи зүгээр ингээд бараг ингээд яагаад ингэ шаарлах гэж явж байгаа ингэ шууд ингэ хүн алах болсон юм бэ гэсэн чинь нөгөө газ гэж залуу энэ нөгөө манайхаар хайм штэ асрамжны газар ингэ очсон юм байна л да. Тэгүн гут нөгөө контактгүй болсон харилцаа нөгөө холбоотой хүн байхгүй болсон чинь өөрөө би ингээд энэ цогцоо бий болох хэрэгтэй болсон. Тэгсэн чинь үгүй алсан гинэ. Цогцос олдохгүй болохоор хүн алсан гинэ. Цогцос олдохгүй болохоор одоо цогц бий байгуулж байгаа цогц болгоод гаргаж ирж байгаа гэсэн үг. Тий. Тэгээд sorry. Энэ нэг ч одоо ингээд мэдээж хэргийг шүүн дүгнэн ял шийдэглээ авах ёстой. Тэгээ энэ хүн болохоор за 1957 онд болохоор шүүнх хурал нь болоод энэ үед болохоор ямар ч тийм юу хүлээж авах чадвар ял шийтгэл хүлээж үрч чадах боломжгүй. Ягаад тэгэхээр сэтгцэн ял ерөөсөө эрүүл биш байна. Ерөөсөө ингээд юу н гаццсан тархин ингээ юм гаццсан юм хүн байна гэд тэгж үзээд буруутай гэвэл буруутай гэхдээ ял шийтгэл бол хүлээж авч чадахгүй гэж үзээд тэгээд нөгөө сэтгцэн эмнэлэг төвтүүлсэн юм байна. Тэгээд энэ сэтгцэн эмнэлэгтэй болохоор 11 жил болоод 11 жилийн дараа 1967 онд дахиад шүүхөөр орсон. Тэгээд дахиад буруутай, тийм буруутай. Гэхдээ стил ерөөсөө шийтгэл хүлээж авч чадахгүй гэдэг. Дахиад тэр сэтгцэн эмнэлэг рүүгээ буцсан юм байна. За тэгээд энэ үед болохоор одоо энэ нөгөө форм байгаад байгаа штий. Тэгээ форм нь болохоор дуудлага худалдаагаар заргаа шийдсэн байсан юм байна. Тэгсэн чинь яг дуудлага худалдаанаас 2 хоногийн өмнө шатцсан гэсэн. Суурь ингээд тэр чигээр ингээд шатцсан. Яагаад гэдгийг нь болохоор ерөөсөө яагаад гэдэг мэдээж тодорхойлсон. Тэр нь болохоор гал авцсан байна гэд. Галтцсан тэгээ гал авцсан тэгээд хин хийсэн ч юм уу те юуны улмаас гэдгийг нь бол тодорхойлж чадаагүй. Тэгэд суурингийн хүмүүсийн ярьж байгаагаар болохоор угаасаа тэр чинь ингээд нэгдүгээр тэр ингээд маш юм амар жижигхэн суурин угаасаа 800 хүн гэдэг чинь маш юм бүр дарамт юм шокийг өгснөөс гадна амар фейм болчихсон гэж байгаа хгүй. Тэгээ саймар биш муу юмар. Тийм гот хүмүүс амар их нөгөө дээр тосгоноор ирчихсэн гинэ нөгөө газрын үүсэх гэл тэгэл аваад тэгээд угаасаа музей болох гэж ирсэн юм билээ. Тэгээд тосгоных нь болохоор тэрийг нөгөө өөртөө санаатаагаар шатаасан гэж үздэг юм лээ. Би ч гэсэн тэгж бодож чинь юу гэж бодож. Бас бараг л тийм бах уу, тийм газар, тийм аимшиг юм, түүхтэй газар одоо 800 хүмүүсээ гэдэг чи тэгээд тэнчэнээс нь гаднаас хүмүүс орж ирээд айгүй хөдөлгөөнтэй болно, тийм гоё түүхээрч биш ийм муухай юм болсон юм үзэх гэж айгүй их хүмүүс бас очиж байгаа. Тэрнээс хамгаалахын тулд тосхны иргэд нь угаасаа мөн бас л тэгж шүн тэр очиж шатаасан байх л гэж бодож байна. Тэгэл угаасаа гаж юмнаас болж одоолол гаж юм сонирхож иж байгаа хүмүүс дунд чинь бас гаж хүн байхыг үгүйсэхгүй шүү тийм ээ. Тэгсэн тэгээд
байшин гэж форм нь болохоор тэр чигээрээ шатцсан. Бас нэг өөрийнх нь ачаадын машин байсан гинэ. Нөгөө зөксүүдийг гэрлүүгээ зөөж ирдэг. Тэгээд тэрийг нь болохоор нэг хүн дуудлах худалдаагаар €700 гинэ. Тэр үеийн $700 евро биш доллар шүү. Чи модерны хэд чим. За тэрийг нэг одоохоор шилжүүлж үзнэ. Худалдаж аваад тэгээд хүмүүст ингээд 25 центээр зураг авахулдаг. Тийм хүн бас хүн хийсэн гэж тэрний очор дараал гэж бол аимштай юм байсан гинэ. Буцаад нөгөө сэтгц мэдрэлийн эмнэлэгтээ хөвцөн гэсэн штэ. Тэгээд сэтгц мэдрэлийн эмнэлэгтээ хөвтөж байгаад 77 наснда 1968 оны 11 сарын 14-нд уушигны нэг хор тавдар туссан байсан. Тэгээд нас орсон юм билээ. Тэр эмнэлэгтээ. Тэгээд тэр эмнэлэг нь одоо л аягүй чанга дэглэмтэй шорон болсон юм билээ. Бас муухай урт насалж байгаа. Юу амар урт насалсан байгаа тэр үеийн хүн гэж 77 насалсан гэж байгаа. За тэгээд тэр шарлууд болохоор нь штэ 6 фит гэсэн тэр нь болохоор 1 м 80 ойролцоо юм шиг үлээ. Тийм гүнтэй байдаг байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг бол ингээ ухаж гаргадаг байсан байна гэж байгаа. Тэгсэн чинь би ингээ бодоод үгүй тэгжил одоо ингээл ээжигээл дахиад авчрах гал ингээл хүмүүсийг ингээл ухаж түнхэл ингээс яа зүгээр ээжийн шаарл руу яваад ээжигээ гаргаад ирчих бодлоогүй юм бол гэж би бодсон байхгүй юу. Чи тэгж бодсон уу? Тэгсэн чинь тэр оршуулгын газрынхаа яг ингээд зарим яг ингээд нэг хэсэг нь болохоор илсэн ингээд айгу нурдаг юм гинэ. Яг тэр хэсэгтээ айгуух нурдаг. Тэгээд нөгөө илсэн ингээд нуурчаар тэр шарлыг ингээд сүйтгэждэг юм байна л да. Тэгээд сүйдсэн байхад ингээд нөгөө бороо шороо яачих юм бол бүр ингээд уусчдаг гэж байгаа байхгүй нөгөө би бас тийм сонсчихсан ингээд шарлууд ил гарцсан уусчин гэсэн тийм сонсчихсан байхгүй. Тэгчдэг учраас анханасаа шууд ингээд шавраар шарлан дээгүүр нөгөө шавраар ингээд бүрчтэй юм байна. Тэр чинь одоо ингээд хатаад ингээд цемд болно гэсэн үг шүү дээ. Тэгээ ээжийн шарл болохоор тэр шарлуудын нэг байсан юм бэл. Тэгээд нэвтэрч чадахгүй. Тий. Тэгээ ээжигээ гаргаж чадаагүй. Тэгээ өөрийг нь болохоор нас барсныхан дараа ээж ах хоёрынх нь дунд нь оршуулсан юм байлээ. Тухайн үед болохоор хүмүүс мэддэг байсан хаана оршуулсан мэддэгсэн одоо болохоор хаана байгааг мэдэхгүй. Яагаад гэхлээр 2000-ад оны үед нэг хүн баримтлагцсан гэж байгаа байхгүй. Яагаад гэсэн чинь нөгөө чинь шарлал дээр очиод шарлын чулуунаас ингээ бодолж аваад тэгээ энэ гейм хэрэг болсон явц сонирхдаг хүмүүс эмсэрийн киллер энтрийг дахин шүтдэг хүмүүст зардаг. Тэгээ тэрнээс нь болоод шарлыг нүүлгээд тэгээд ямар ч нэргүй усгүй булаад ерөөсөө олох боломжгүй болгоцсон байгаа юм бэлээ. За өөр чинь энэ хэргийн талаар бас нэмэлт мэдээлэл гэх юм бол серийн киллер цуврал халуурчин мөн үү биш үү гэдэг дээр маргалтаан бол байгаа. Ягаад тэгэхээр зүгээр одоо тодорхойлол цуврал халуурчны тодорхойлол гэх юм бол 3-аас дээш хүнийг алсан. Тэгээд ийм давтамж нь хурдандаа бол удаан дээр ер нь сарын зайдтай ч юм уу гэх юм уу тий. Ер нь бол тийм 3-аас дээш хүнийг алсан хүнийг бол цуврал халуурчин гинэ гэж үздэг юм байна. Тэгсэн чинь манай хүн ч болохоор манай хүн ч яг ээж чинь болохоор өөр яг 2 хүн л алсан гэдэг байгаа штэ. Тэгсэн чинь гэрээс нь дахиад 12 юм нөгөө юу болцсон гэж байгаа. Гавлын ясан аяга болцсон гэж байгаа. Тэгээ өөрөө болохоор би 9 шарлал ухсан гэдэг байгаа штэ. Тэгэхээр одоо тэр нөгөө үйлцэн 2 3 бас хэнийх вэ? За окей. Дэлгүүр эзэн хүүхний толгойг бол арай тастаагүй байсан. Нөгөө хүний толгойг бол тасцсан байсан тэр нь олцсон. Тэгэнгუთ нөгөө 9 нэмэл да 10. Тэгэхээр ч 2 хиний толгой вэ? Гэсэн чинь тухайн үед болохоор 1953-аас 57 оны үед 2 охин алга болчихсон байна. 8 настай Жоржо Жин гэдэг охин, 15 настай Эвелин гэдэг охин бас алга болчихсон байна. Эвелин Хартла гэдэг охин бас алга болчихсон байна. Тэгээ энэ охтууд олтоогүй. Тэгсэн чинь энэ охтуудын яс энэ олдвор дунд эдийн гэрээс олдсон олдвор дунд байсан. Тэгвэл нөө 2 охины чинь л алдсан юм байна ш. Би бас тэгж бодсон. Тэгээ өөрөө болохоор үгүй л гэдэг юм билээ. За тэгээд энэ юу н байгаа хгүй юу нөгөө шинжээ чинь байгаа хгүй. Тэгээ ингээд дараа нь болсон чинь нэг хүн ингээ холбогдсон гэсэн өөрлөө нь би эди ингээ хурч байсан юм аа
яг зайтай амьдралтай хурш байсан юм а. Би тэнгэрээр маш олон очилж байсан. Тэгээ намайг гэрт нь очиход шүл мүл хийж өгдөг байсан. Тэг би одоо би тухайд жоох хүүхдээсийн би одоо ингэ сансан чинь эд надад хүний гавлын ясан аянд шүл хийж өгчээсэн. Би тэрийг өөрөө мэдэхгүй учраас гэртээ очиод ярьж байгаагүй. Тэгээд хүмүүс ч мэдчихэж байгаа. За иймэрхүү байна. Гэригийн сэтгэл ямар байна? Тэгж юу ярьсан уу би? За манай цэцүүнээ бол угаасаа иймэрхүү түүх ярихдаа угаасаа мэрэгжлийн монгол хэлэндээ сайн над чиг биш. Би бол монгол хэлэндээ муу. Цэцүүнээс ингэж сайн ярьж чадахгүй. Гэхдээ миний хувьд бол үнэхээр ойлгомжтой. Үнэхээр гоё ярьлаа, баярлалаа. Энэ түүхийг би бол өмнө яг сонсч ирсэн. Гэхдээ ингэж амар юм тиймэрхүү детальтай тэр ялангуяа тэр хоёр жоох охин алга болсон тэр цогцыг олцсон юм тэр гэсэн. Тэрнийг нь бол би ерөөсөө сонсож байгаагүй юм байна. Тэгээ үнэхээр гоё ярьсан. Таалагдлаа. Та нар юу гэж бодож байна? Хэрвээ таалагдсан бол таалагдсанаа илэрхийлээд лайк дараарай, бас сэтгэлээ үлдээгээрэй. Түүнээс гадна бас суурьтай яг нарийн тодорхой оновчтой санаагаа илэрхийлсэн шүмжүүдийг мэдээж хүлээж аваад өөрсдийгөө сайжруулж алдаагаа засаж залруулахад бол мэдээж бэлэн байгаа. Шууд зүгээр л та хоёр тэнийг байна гэх юм бол юу тэрийг ч юусоо хүлээж авахгүй шууд игнорч штий, тоохгүй штий. Тийм учраас санал шүмжээ та бас маш оновчтой. Тэгээд яг голыг нь олоод тодорхой хэлж өгөөрэй гэж хүсэх байна. Тэгээд нэг юм арчиж. Түр айгүй их нөгөө нэг кино тэгээд ном бичигдсэн гэд хэлдэг гэсэн шүү дээ. Энэ хэрэгс болоод тэгээд миний мэдих бол ингээд Psycho гэд айгүй алдартай тийм нөгөө нэг аимшиг кино байгаа хгүй юу. Тэрний бол яг юу нь болохоор их зохиол нь болохоор яг энэ л юм бэлээ. Энэ хэрэгээс зохиосон. Тэгээ бас нөгөө хурган майлгай байлна гэж байдэн штэ. Тэрийг амар олон хүмүүс мэдж байгаа. Тэр чинь бас яг энэ хэрэгээс сэтгүүлэн бүтээсэн кино юм бэлээ шүү. Ихэнх аимшиг кинонууд над болсон түүхээс ч ер нь сэдв авсан. Тэгээ жоох өөрчилсөн ч юм уу. Ер нь бол ихэнх над түүхнээс чинь л сэдвийг авсан гэж үздэм байл. Тэгээ энэ жуугаасаа ингээд муу юмараа боловч ингээд одоо жишээлх юм бол цуврал алуурчин биш юм байна. 2 хүн л алсан юм байна гэдэг гэж байгаа штэ. Тэгсэн мөртлөөсөө ингээд бүр гейм тэргийн ертөнцтэй бол бүр ингээд бараг дийд хаана гэж байгаа гэсэн. Маш олон тэр миний өнөөдөр үзэж байгаа нэвтрүүлэг дээр ч хүртэл тийж ярьж илаа. Яг л энэ хүний хийсэн юм бол үнэхээр тийм хэвтий те. Үнэхээр ийм зүгээр тийм айлгах энэ тэр биш зүгээр яг шок. Яаж хүний толгойн ийм ортог байна гэд. Тэгэд мэдлээж амар олон хүмүүс ээжийг нэндээ айгүйх буруудадаг. Юусоо нөгөө нэг яаж ямар ч хувь хүн болж өсөж хүмүүжих боломж энэ төр байгаагүй учраас энэ тэгээд зүйлс болсон гэдэг юм байна лээ. За тэгээд хэрвээ та манай эхний дугаарыг үзсэн бол нэг санаа айгүйх маш олон давтамжтайгаар дурдгдсан байсан. Тэр нь болохоор та нэгээрээ яриач гэсэн байсан тий. Ерөнхийдөө бид хоёрын суугчаа угаасаа анханасаа л хамтаа ингээд л яг одоогийн байгаа шиг ингээд чат хийж тэрийг видео маягаар хүргэх юм бодолтой байсан. Гэхдээ мэдээж нэг санаа айгүй олон давтагдж байгаа юм бол тэрийг мэдээж за яагаад болохгүй гэж тий шинэ юм яагаад бас туршаад үзэж болохгүй гэж мэдээж ямар ч тэгж хийхстэй ингэж хийхстэй гэсэн дүрм журм байхгүй учраас яагаад болохгүй гэж тий зүгээр ингээд туршаад үзье гэсэн маягаар бас хийж байгаа. Тэгэхээр хэрвээ та нар ингээд таамаглаж байгаа бол энэ удаад хэрэгээ би ярьсан юм чинь дараагийн дугаарыг манай бөмбөлөө ярина. Тэгээ та бүхнээсээ миний хувийн зүгээс хүсэх хүсэлт гэх юм бол гэрэж Австрид өссөн. Тэгээд ерөөсөө бид хоёрын өдөр тутамдаа хэрэгэлдэг хэл бол герман хэл. Тэгээд ямар герман дээр бичлэг хэлтэй биш. Тэгээд монгол хэлээ хэрэглэхийг илүүд үзээ. Тэгээд монголоор ярих гэж хичээж байгаа. Гэрийг ойлгоорой. Зүгээр өдөр тутмын юм яриа энтертэй болтой. Зүг сайн. Яг гимт хэрэг энэ төр яриад ирэхээр чинь айгүйх мэрэгжлийн үхэллүүд хэрэглэж байгаа штэ. Тэгээд тэрийг бол угаасаа хэд яриа сурна штэ. Тэгэхээр тэрийг жоохон бодолцож
үзээрэй, окей? За, иймэрхүү байна. Дуусах уу? За тэгээ дараагийн дугаарыг тэгээ би сайн бэлтэж агаад сайн одоо ярьж өгөхийг хичээнэ. Одоо монгол хэл маань жоохон тиймэрхүүч гисэн яг тэгэл өөрийгөө хичээгээл тайлбарлаад болгочно. Тийм. Өөрөө зүгээр ингээ үгээр тайлбарлчихдээ шүү дээ. Тэгээд сурчин. Энэ чинь дөнгөж 2 дахь дугаар. Би бас стил сандарсан хിവэрээ л ялла. Гэтэ нэг 4-5 дугаарын дараа санаас бол тэжгүй болчих واخа. Тэг шинжтэй. Тийм одоо энэ 2 дахь дугаар шүү. Окей. За, дараагийн дугаар уулзцгаая. Баяртай. Баяртай. Баба. За дуусаа.